За сайн байцгаана уу ирэх мөндөд сонсогч нараа. Сэтгэл зүгээр биш зөвөр ойлгоо өрөөтэй Мета подкастын маань 7 дугаар дугаар инх эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаар болохоор монголчуудын хосын сэтгэл зүйн талаар ерөнхийдөө хосын харилцааны талаар ерөнхийдөө ярилцах байгаа. За тэгээд өнөөдрийн дугаарт зочноор оролцож байгаа. За намайг Алтууйг огтой халина гэдэг сэтгэл судлаач мэргэжилтэй насан туршигч болон хосын гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм бүсгүй байна. Хаана ажилладаг юм бол? BNM Тинүү гэдэг сэтгэл заслын. BNM Тинүү. Зөв. За боловсрол мэргэжлийн хувьд ерөнхийдөө донд ямар сургуульд өгсөн бэ? За бакалавр болон магистра хүмүүнлэгийн их сургуульд хамгаалсан юм бүсгүй байна. Зөв. За тэгээд хамгийн ихний асуултаа болохоор ингэж асууя. За тань дээр ерөөхдөө бол хосын зөвлөгөө өгдөг. Тийм учраас ерөөхдөө монголчууд, монгол хосууд хөвчлэн ирдэг байх. За тэр дундаа Монгол тийм хосуудын нийтлэг тулгамдж байгаа асуудал нь юу вэ? Таны хувьд? Таны харж байгаагаар туршлагын хувьд тийм ээ? Харилцааны асуудал байна. Тийм. Хоёрдугаарх нь болохоор бас яг монголчуудын зан төлөвийн онцлог гэх юм уу? Хүмүүжлийн онцлог байна л да. Тэр нь юу вэ гэхээр дотроо баярлдаг, дотроо гомддог, дотроо уурладаг ч юм уу тий. Юу бодож санаж яваад байгаагаа нөгөө нэг тодорхой ярьж илэрхийлж мэддэггүй. Манай ард түмэн чинь нөгөө нэг айгүй хэлбэрхэн аргаар хүмүүжүүлэгт зардаг юм шүү дээ тий. Нөгөө баг бахта хүүхэд уйлал ирэнгүүт л дугай юу гэж хэлсэн ч гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлж болтгүй гэдг нь явандаа хосын харилцаараа хүртэл шалтгаалаа тий. Гомдоод байгаагаа илэрхийлдэггүй ч юм уу. Уурлаад байгаагаа илэрхийлдэггүй ч юм уу. Энэ нь ингээд асуудал болоод ороод ирдэг тохиолдлууд байна. Тэн дээр ер нь насны хувьд ер нь хэдээс хэдэн насны асууд ерөөхдөө ер чинь залуу асууд уу, гэр бүлтэй хүүхэдтэй асууд байна уу? Хвчлэн хэдэн насны асууд очт юм бол? За янз байна. Залуу асуудч байна. Одоо удцсан ч байна гэх юм уу те. Зарим одоо сүүлийн үеийн хосууд юу ажиглагдж байна гэхээр заавал нөгөө юм асуудал болохоосоо өмнө гэсэн. Одоо эртгэндээ арга хэмжээ аваад бид нар бас юм эрүүл бус хосын харилцааг бий болгомоор байна. Одоо би ингээд дөнгөж гэр бүл болоод 1 жил болж байна те. Дөнгөж бэбитэй болоод 6 сар болж байна. Тэгсэн чи ийм асуудал гараад за тэгээд нэгэнт одоо мэдхгүйгээс хойш би мэргэжлийн хүнээс зөвлөгөө авмаар байна гэд айгүй хөөрхөн ороод ирдэг байсан байна. Залуусууд хөвчлсэн мэ тий. Одоо нэг нийтлэг нэг буруу ойлголт байгаа даа ш. Нэг асуудалтай асуудал очт юм шиг тий. Яг бүр асуудал нь явсаар байгаа л бүр дэсэрхийн наагур болж ижил нэг юм за сэтгэл зүйч дээр очихгүй болохгүй байх гэж яагаад очдөг юм шиг тий. Тэгэж ойлгодог. Бас буруу ойлголтууд байдаг. Бас залуучууд бас дэж болсон байна тий. Тийм болоод байгаа шүү их хөөрхөн. За хосын харилцаанд ээнэгшил хэр нөлөөлдөг вэ? Бага насны ээнэгшил. Тийм, ээнэгшил. Одоо нийгэмд би болохоор ингэж харж байсан байхгүй юу? Зайлсхийх ээнэгшилттэй хүн за хосын харилцаанд орохороо ингээд найз өхөнтэйгөө заасал найз залуутайгаа ч юм уу харилцаа ойртоод эхлэхээрээ өөрөө түүнээсээ буцаагаад зайлсхийгээд байдаг. Буцаагаад зогтож яваад байдаг. Тийм. Тэнгуудлаа тэгсэн ирнэ нэг холдож өгөхгүй буцаж ирээд за тэгэл буцаж яваад нэг зайлсхийсэн маягтай. Бас тийм хүмүүс нэлээ бас хосын харилцаанд жоохон илүү тийм хүндрүүлдэг асуудалтай юм шиг санагдаад байдгийг. Ерөөхдөө нэг тийм кейс бас харж байсан. Тийм. Ээнэгшил ер нь хосын харилцаанд хэр нөлөөлд юм бол? Нөлөөлдөг. Гэхдээ бас бүгдэд үг гэвэл үгүй. Ялангуяа одоо бага насндаа авсан ээнэгшил одоо чиний яриад байгааг ингэж ойлгож байна л да. Хосын харилцаанд орчоод нэг нь хит ойртох гээд тэгэхээр түлхдэг. За тэгээ за болио чи ойртуулахгүй юм бол гээд нөгөө холдох тэгэхээр зууралддаг хэсгийг хэлээд энэ зөв. Тийм ер нь байгаа. Гэхдээ энэ бол нөгөө тухайн харилцаанд үзүүлж байгаа хариу урвал гэх юм уу? Энэ нөлөөлөд байдаг. Тэгээд энийг ойлгоод энэ юм баггүй юу? Энд чинь ингэж байгаа байхгүй юу гэд тэрийгэ таньж мэдээд хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө тэр асуудалтай ажиллаад ирэхээр хэв юм бол
За дараагийн асуулт нь болохоор залуу хосууд болон олон жил хамт байсан хосуудын асуудлууд хвчлэн юугаар ялгаатай байдаг? За залуу хосуудын хувьд ингэж байгаа. Одоо за ерөнхийдөө залууч бай, хуучин утсан ч бай хосуудад маань үндсэн нэг суур асуудал байдаг нь юу вэ гэхээр өөрийнхөө гэр бүлийн хүмүүжил буюу өөрийнхөө гэр бүлийн соёлыг авч орж ирчээд тэрүүгээрээ ярих гэдэг. За энэ нь яг ямар учиртай юм бэ гэхээр за одоо жишээ нь одоо хоёул жишээ болгож ярьж байгаа шүү тийм. Анарих гэдэг айл хүмүүжлийн хувьд одоо ямар соёлтой одоо англи хэлтэй айл байла тийм. За тэгэхэд халиуна гэдэг айл магадгүй франц хэлтэй гэж болно шүү тийм. Тэнгүүд л ингээд хоёр огт өөр тий хаалганы цаана амьдарч исэн улсууд нэгдээд нэг бүхэл болохоро өөрийнхөө соёлоор ярих гэдэг. Өглөө босоод ирэхэд л миний хоол бэлэн байдаг гэсэн. Өглөө босоод ирээд би хичээлдээ явхад миний хувцс бэлэн байдаг гэсэн шүү дээ. Тэгээ амьдрал дээр гараад ирсэн чинь нөгөө галтаагаандаа орсон чинь гижээ миний хоол гэдэг ч юм уу тий. Гэт нөгөө юм асуудал үүсдэг. Тэнгүүд тэрүүгээрээ ярих гэдэг тий. Эмгтэй эмээж чи хоол хийсэнгөө гэдэг ч юм уу тий. Энэ бол залууч бай одоо олон жил хамт амьдарч байгаач бай хосуудын маань хувьд байдаг суур асуудал байна. Тэр үүнийг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ хвчлэн та зөвлөлт юм бол ямар арга хэмжээ авал зүгээр гэдэг юм бол одоо хэл гэдэг нь сая зөвөрлж ярьж байгаа тийм зөвөрлж ярьж байгаа. Ойлголцохгүй л байгаад байна гэсэн үг тийм. За жишээлбэл ийм гэсэн үг. Одоо зүгээр нэг одоо гэр бүлийн жишээг аваад үзье л да. Одоо ингээ хоёр хос орчирч ингэж байгаа. Манай эхнэр тий хоол хийж өгдөггүй ч гэдэг юм. За хоол хийх нь боли хувцсыг маань эндүүдэж өгдөггүй гэж байгаа байхгүй. Тэгээ эхнэрээс асуухаар үгүй энэ хүн чи өөрөө тий гар хөлтөө хийцтэй гэдэг ч юм уу. Тэнгүүд нөгөө бүсгүйгийн маань хувьд болохоор тухайн айлын соёл гэдэг нь одоо хүн бүр өөрөөсдийнхөө хувцсыг эндүүдчихдэг ч юм уу тий. Тийм соёлтой айл байсан байгаа байхгүй. Тэнгүүд залуугийн хувьд болохоор өглөө босоод ирэхэд хоол нь бэлэн байдаг тий. Хичээлдээ сургуультай явах гэхээр ээж нь ч юм уу аав нь ч юм уу хувцсыг эндүүдсэн байдаг. Тэгэх юм бол та хоёр нэгэнт л нэг гэр бүл болж байгаа бол тэр хаалганы цаана аав ээжийнхээ амьдралыг орхиод энэ гэрт орж ирэхдээ за өнөөдрөөс хоёулаа шинэ соёлыг бий болгоё. Чи тэгсэнгүү гэж муудалцахын хооронд ярилцъя. Шийдээ байхгүй юу? За манай гэр бүл ингэдэг байсан юм аа. Эмэгтэй нь одоо ингэж болно ш. За би хоолыг бэлдэж өгж болж байна тий. Би ингээд энийг сурчий. Тэгээ би хувцсыг эндүүдэж чадахгүй байна. Ягаад чадахгүй юм бэ гэж болно шүү дээ бас тий. Тэнгүүд л хоёлаа шийдээ. За энгийн Джейсон өмдөмдийн эндүүчийн магадгүй төрийн албан хаагчвал нарийн гоё эндүүдэж чадахгүй л шийдэл нь би хэм цэвэрлэгэнд өгчий. Мөнгөний чи өгөөрэй ч юм уу тий. Энэ бол шийдэл юм аа. Зөв. Одоо шал өөр орчинд өссөн хоёр хүн яг гэр бүл гэдэг ойлголтыг тэр анхны суур ойлголтыг ерөөхдөө өөрсдийнхөө гэр бүлийг ерөөхдөө ийм байдаг юм байна гэж харсан учраас тэр хоёр нь ерөөхдөө гэр бүлийг ингээд өөрсдийнхөө талаас хараад байна тийм ээ. Тэгэхээр тэрийг шийдэх арга нь ерөөсөө л ярилцах байх нь тийм ээ. Нэг ойлгох буюу одоо бага насны ерөөхдөө сайн мэдэх хэрэгтэй болж таар чинь тийм. Ямар орчинд өссөн гэдэг нь нөгөө хүнийхээ тэр мэдэх хэрэгтэй болж байна гэсэн үг тийм ээ. Тийм ерөнхийдөө одоо амьдрал дээр гараал нөгөө нэг мэдлсэн шүү дээ одоо тий энэ маань гэр цэвэрлж чаддаггүй байсан юм бэ ч юм уу тий тэгэхээр нөгөө ярилцсанаа л гэсэн. Гэхдээ хосууд маань яагаад байгаа юм гэхээр одоо асуудлаа шийдэхээсээ илүү муудалцаад байгаа гэсэн. Чи надад хоол хийж өгсөнгөө гингүүд л одоо энэ ингээ маргаан болчиход байгаа байхгүй. Тэгээд нөгөө шийдлээ олдохгүй. Тэгээ эвлэрэхтэй за одоо асуудал үүсгэж чахаар би ингээ уучлж энийг дуугаан өнгөрөөч гэдэг юм уу тий. Тэгтээ тэр асуудал сэтгэл хэвээрээ байгаад байгаа байхгүй. Шийдэл гэдэг нь саяны миний түрүүний ярьсан тий. За би нэгэн ч юм чи эндүүдэж өгч чадахгүй байна үнэхээр. Хоол хийх нь бол би сурья. Болохгүй тоогооч юм курс суучиж гэдэг юм уу тий. Эндүүдхийн чадахгүй байна. Хин цэвэрлэгэнд өгчий. Чи мөнгөний нөгөөрэ нөхөр зөвшөөрж ивэл энэ шийдэлтлээ. Одоо хосууд ингэж ярьдаг л да яг ингээ ярилцах гээд ерөөхдөө нэлээд хүмүүс ингээд зөвлөдөг тийм ээ. Нэлээд рилс центр нэлээд их байдаг. Гэхдээ хосууд юу гэж ярьж байгаа нөхөөр
Тэгээд бодиттой нөхцөл байдал төр хэцүү байдаг шүү дээ. Яг яаж ярих учраа болтгүй. Нэг л мэдсэн чинь ингээл гомдцсон түнрэгцэн ч юм уу ингээл байж байгаа. Нэгээс тэгэл одоо өөрийн миний онцлогч байд юм уу те. За гэл ерөөдөө хайдаг даа гэл. Яг энэ тэгээд цаашдаа нэг буруу зан үйл болж таардаг байхгүй. Байнгын хадгалагдсаар хагаад яг тэр нь ингээд байнгын овоорсоор хагаад нэг л өдөр тесрэхтэй бүр нэлээд том тесрээд за тэгээ бүр салах хэмжээнд хүрч байж ах жишээ тийм ээ. Тийм энэ нөгөө нэг эхний гаргасан одоо маргаан байгаа шүү дээ. Тэр ингээл хоримтлагтаал яваал байдаг. Тэгж байгаа тесрэлт болж гарч байгаа. Тэгэхээр нөгөө ярилцсан гэдэг нь шийдлийг олохыг хэлж байгаа юм. Юунаас улж маргалдсан бэ бит хоёр те. За тэгвэл энийг яаж шийдэж болох юм? Чиний зүгээс юу байна? Тэ? Миний зүгээс юу байна? За энэ асуулт шийдэгдээ дуслаа зөв үү? Тэнгүүл хосууд хийдэггүй. Ялангуяа зарим хосууд маань одоо муудалцлаа гэхэд хаалга саваа гараа явдаг ч юм уу те. Ороод ирэхэд нь одоо хинэн үлддэг. За заашиг хэрүүлийн нэмэр гэдэг ингээд орхичдаг. Гэтэл энэ асуулт шийдэгдсэн үгүй л үгүй. Тэнд хоримтлагтаа л байж. Ярилцлагын тэгээд явж хамгийн чухал зорилго нь шийдэлд хүрэхэл юм байна шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? За хосууд ингээд хамгийн эхлээд тэгвэл үерхээсээ өмнө ярилцаж эхлэх үү, үерхснийхаа дараа ингэж ярилцаж эхлэх үү? Яг тэгж ярилцаж эхлэхэд бол ямар арга техник ашиглаж болох юм бол үнэхээр ярилцаж чаддгүй ингээд өөрийгөө ингээд нээдгүй ч юм уу одоо интроверт хүн байлаа гэж бодсон дотгошоо. Тэгээ яаж өөрийгөө ингээд задлж нөгөө хүндээ нээж чадах вэ? Яавал зүгээр бол за ерөнхийдөө миний туршлагаас гэсэн үг те ингээд яг зөвлөгөө өгөөд ингээ ажиглаж байхад юу идэг вэ гэхээр анхандаа огтоосоо ярилцаагүй суудаг хосууд гэж байхгүй. Өргөдөх хосууд гэж байхгүй. Яагаад тэгэхээр тэнд нэг сэтгэлийн холбоо үүсчээд дотн болж ээж те үргэлжлэн хэмжээнд очиж байгаа. Огт бинийгаа мэдгүй татагдах юмгүй улсууд чинь тийм нарийн харилцаанд орохгүй шүү дээ те. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүндлэл, ойлголцол, эвсэл үүсч чагаад болдог. Гэтэл явандаа тэр маань нөгөө нэг ойртоод ирэх тусмаа нөгөө өө эн чинь ийм биш юм биш тэр чинь тийм биш юм биш гэдэг. За жишээлх юм бол одоо бас харьцангуй гайгүй болоод энэ одоо арай жоох уудсан хосууд маань юу ажиглагддаг вэ гэхээр одоо би бинийгээ танихгүй байжгаад одоо өөрөө ч өөрийгөө би ямар хүн бэ гэдгээ мэдэхгүй байжгаад хосууд маань ингээ хос болчихж байгаа байхгүй юу хөдөлцөж гүйж байгаа. Тэгж яхаа хувцастай давхар өөртөөгөө танилцаад өө би юм дургүй юм байна. Би юм дуртай юм байна. Давхар түүндээ бас нөгөө хосыгоо таниа те. Уг нь яг тэгээ явж байхдаа юм хил хязгаараа тогтоогоод явах зүгээр юм байна. Би юм дуртай шүү. Би юм дургүй шүү. Би ингүүл ууралтын шүү те. Тоглоом нарийн хийхтэйсэндээ миний үнд зүйл рүү битээ халдаараач гэдэг юм уу те. Гэтэл ерөөсөө энэ хил хязгаар нь багхгүй. Маргаан бий болох үндсэн ч гэсэн ерөөдөө юм биш дээ. Ерөөсөө л хоёр хүний гэр бүл гэдгийг ойлголтын зүрхнээс л үүсэж байгаа юм байна шүү дээ. Ерөөдөө ямар ч маргаан. Зөв. За одоо харталтын тухай ярина. Харталтыг хаанаас яаж үүсдэг вэ? Яг ямар хүн илүү хартай байдаг юм бол харталт гэдэг яг юунаас болж яагаад үүсдэг юм бол? За харталт маш олон зүйлээс хүчин зүйл нөлөөлж болно. Жишээлх юм бол тэр түрүүний чиний хүндсэн бага насны энэ гişлээж болно тий. Нэг бол амьдралдаа хааны газар хизээ нэгэн цагт хүнд итгэлээ алдж ирсэн байж болно. Магадгүй өмнөх хосын харилцаанаасаа бас шарх авсан байж болно тий. Нөгөө талаараа бас магадгүй өөртөө итгэлгүй байхыг ч үгүйсэхгүй. Энэ олон шалтгаантай байж болох нь тийм. Монголчууд ч ингэж харталтыг их л бас эргээр хүлээж авдаг шүү дээ. Зарим хүмүүсүүд нь болохоор хартж энэ ч хайртай байгаа юм шүү. Хайртайгийн илэрлээ шүү дээ. За нөгөө хэсэг нь болохоор харталт гэхээр за наа чин бүр өвчин шүү. Харталт гэдэг бол өвчин наа чин бүр параноид сэтгэлгээтэй байна гэдэргээд бүр ингэж дэвэргэж яриа те. Тэгэхээр нөгөө хүнийхээ одоо ямар үед хартай байна гэдэг нь ерөөхдөө яаж мэдэж болох бол одоо хэвийн харталт энэ төр гэж байдаг. Хэвийн харталт юм уу одоо хэвийн хэмжээс илүү даваад байна ч гэдэг юм уу хэвийн хил хязгаараа даваад байна ч гэдэг юм уу тийм одоо жишээ нөгөө байнга нөгөө хинтэй байгаагаа
хэлтэй яг хаана явж гин бичлэгээ үзүүлж гэдэг юм уу. Нэг бол утсыг байнга шалгах ч юм уу тий. Чи бас нөгөө хэмжээ хязгаараа хэлээд байна. Нөгөө хил хязгаар нь хайцсан бэ тий. Итгэл байж ах ёстой байдлын баггүй болчиход шүү дээ. Тэгэхээр энийгээ бас нээлттэй ярилцсан. Магадгүй нөгөө тэр хардаад байгаа хос маань үнэхээр хардаад байвал энийгээс нин үгүй яриул зүгээр. Би жишээ нь одоо орж ирж байгаа хосуудаа нэг зүйлийг зөвлөдөг. Бид нөгөө амьдрал дээр хүссэн хүсээгүй өөрийн гэсэн дүртэй идэг тий. Жишээлх юм бол анар гэл тэгэхэд ажил дээрээ ажилтны сургууль дээрээ тий оюутны аав ээжийнхээ өмнө одоо нэг сайн одоо хүүгийн тэнгууд хосынхоо дүр дээр аль болохоор юм дүргүй үнэнгээрээ оруулах зүгээр идэг. Тэнд нөгөө эрүүл хосын харилцааны суурь тавигддаг гэх юм уу? Яг ийм тийм ээ би алдаад байгаа ч юм аа. Давуу талтайгаа ч би юм аа гэд тэрүүгээрээ хүлээн зөвшөөрөгдөж одоо хайрлагдаж чадвал энэ асуудалгүй юм аа. Зөв. За түрүүнээс хойш ярилцах гэдэг бол хамгийн зөв арга юм байна. Сонирхолтой төрөлтэй. Гэхдээ хэрхэн яаж ярилцах вэ? Тийм арга техник юм байдаг. Таны хувьд хувийн зөвлөгөө өгвөл. Хэрхэн яаж ярилцах зүгээр бол? Эхний ээлжинд үнэхээр ярилцаж чадахгүй байвал зүгээр сонсож сураасаа гэж хэлмээр. Жишээ нь хосууд маань нөгөө одоо сонсож сураагүй улмаасаа нөгөө юу ярих гээд байгааг нь ойлгохгүй тэгээ би бинийгаа өвтгөөд идэг гэх юм уу? Ялангуяа Монгол хосууд би бинийгээ илэрхийлэхдээ шүүмжилдэг ч юм уу, буруутгадаг ч юм уу тий. Үл хүндлсэн тийм үгнүүд хэрэгэлдэг. Тэгэхээр хүнийг ингэж яриулахаас өмнө тий өөрийнхөө харах үзгийг бас өөрчлөөд үзэх нь хэрэгтэй байна тий. Тухайн хүнийг шүүмжлэх гэхээс илүү сайн талын илүү хараад үзэл та тийм үү тий. Өөрийнхөө заавал нөгөө шүүмжил сэтгэлгээ биш өөрийнхөө харах үнцгийг ерөөхдөө бас өөрчлөөд хараад үзвэл бас зүгээр байна тийм үү? Өөр дээрээ хамгийн түрүүнд ажиллаад эхлэх юм. Давхар бас нөгөө тэр хүн нэг юм хэлэх гээд нь шүү дээ тийм. Тэгэхээр түүнийг нөгөө бүтэн сонсоод гэсэн энэ хүн нэрээ яг юу хэлэх гээд байгаа юм болоо гэдэг. Тэнгүүд л нөгөө дийлэнхтэй за хосууд дээр биш ч гэсэндээ ажил дээр ч найзууд дээр ч хамаатнууд дээр ч ажиглагдаг тийм. Нэг нь юм ярих гэхээр дуусаагүй бахт нүггүй би ингэсэн байхгүй юу гэдэг ийм бүр ийм зуршилч юм шиг тий хандлага юм шиг одоо ийм тогтцсон уламжлагдсан ч гэх юм уу тий. Тэгэхээр эхний ээлжин сонсоод дууссныхаа дараа нэг бол магадгүй нөгөө хос маань одоо чиний хэлээр би дотгошоо хүн бол яах вэ гэдэг тий. Нэгэнт магадгүй эхэндээ бол нэлтэй л байсан байдаг. Ер нь тий яванда аанда чи тэгжсэн мэт дээ чи ингэдэг үстэй гэдэг шүүмжлэлээс өөрийгөө хааж хамгаалж эхэлдэг гэсэн. Нэг нь тийм болсон бол би хосуудаа ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр эхний ээлжинд ингэн гэсэн. Зүгээр л одоо нөгөө чи өнөөдөр тэгнэ хичээ тэхгүй яасан чи хүүхдээ авчихгүй яасан гэдэг ч юм уу те чи гэдэг үгээ аваад би тэгэхээр бид нар би гэдэг төлөөний үгийг нэг хэрэгэлдэггүй л те надад ингэж санагдаад гэдгээр одоо өнөөдөр миний хувьд ийм боллоо. Тэгээ би одоо дарахтайгаа тэ ажил дээр ингэж ярьлаа. Тэ магадгүй чи хэлсэн бол яах вэ болч гэдэг юм уу гэдэг юм. Зөөл. Тэнгүүд л нөгөө ярих чинь гингүүтлээ тулгаад өнөөдөр юу хийсэн гэдэг ч юм уу тэ. Тэгээд энийгээ ярьж гин гэж ойлгоод идэг боловч яг чи яг яаж асуусан гинэ гингүүтл юм жоохон шаардсан ч юм уу тулгсан ч юм уу. Гэтэ нөгөөд л бас сурах гал байгаа л та ярилцаж үзгээд ойлголцоо. Зөв амар гоё юм сая ойлголоо шүү дээ. Ингээд нөгөө хүнийг яриулахын тулд өөрөө эхлээд ярьж эхлэх нь зүгээр юм байна шүү дээ. Надад ийм тохиолдсон. Харин чамд юу тохиолдсон бэ гэдэг ч юм уу те. Тэгээ бас тухайн хүнийг ойлгохын тулд тухайн хүний байр сууринд өөрийгөө тавьж үзэх нь бас нэлээд чухал байна тийм ээ. Одоо эмпати гэдэг тийм ээ. Тухайн хүний байр сууринд өөрийгөө тавьж үзээд тэглээгээд нөгөө би ч өстой тэгж чадахгүй байхаа ингэж чадахгүй байхаа гэж сүр талаас нь харах биш өөрөө үлэмжээ бууруулах биш. Тухайн хүний оронд би байсан бол бас яах байсан бол гэдэг ч юм уу тухайн хүнийг илүү ойлгох тал дээр нөгөө хүн ойлгох тал дээр бас ажиллаж эхлэх нь тийм ээ. За залуучууд тэгэхээр ингэнэ. За би ийм темпераменттэй хүн. За миний зан төлөв ийм байд юм аа. За би бол экстраверт хүн гэл тэрүүгээр өөрийгөө хаах гад нэг хайрцаг дотор хийгээд байдаг байхгүй. Яг тэгэх нь яг чухал биш.
хүнд бас өөрчлөгдөж яасан яг өдөр биологийн гаралтай ингээд интроверт за тийм өөрчлөгдөж болдгоо тийм зан төлөв бас байд юм байна. За бас болдго юм байна. За гэхдээ өөрчлөгдөж болох чиний зан төлөв гэж бас байгаа шүү дээ, тийм ээ. Тийм болохоор энэ зүйлсийг яг дадал болгож суулгах нь ухамсартайгаар контролдох нь нэлээд чухал байна, тийм ээ. Байнгын тэрийгээ байнгын санаж би чи яг л явах хостойгоо харилцаж байна. За тийм зөвлөсөн гэж байнгын тэрийгээ санаж яах нь зүйтэй байх нь, тийм ээ. Одоо тэгэхгүй бол бас заримдаа хит туйлшрах сандлага бас байдаг. За зарим нөгөө астролог нөгөө зурхаа сонирхдаг хүмүүс маань за би бол хоньны орттой чинь ийм л байдаг дөө гэдэг өөрийгөө жоох хайрцаглах маягтай зүйлийг бас орчоод байдаг заримдаа. Тийш үү. Тэгж ажилладаг тий. Тийм. Гэхдээ тухайн хүн өөрийнхөө асуудлыг хараад хүлээн зөвшөөрөөд хүссэн үед л өөрчлөлт явагддаг. Жишээлх юм бол бид нөгөө морийг усуулах гад яаж ч нөгөө чирээд гол дээр авчирсан морь хүсгүй бол уухгүй гэсэн. Тэгэхээр нөгөө эхлээд надад сурах юу байгаа вэ? Сурахыг хүсэж байгаа бол нэгэнт хосын харилцаанд байгаа бол хостой одоо үнэнгээ хэлэн те би юм сурж байгаамаа. Би хичээж байгаа шүү. Надад туслаад өгөөрэй. Магадгүй тэрийг 5 удаа те өөрийн мэдлэхгүй бүдүүлэг жок хийчдэг ч гэж болно шүү дээ. Нэг үл өөрийн мэдлэхгүй ядаргаатай юм гэдэг үгийг хэлцдэг гэж болно шүү дээ. Тэнгүүд би нүгэн дээрээ ажиллах жагаамаа гэхэд 5 нь 3 болно, явандаа 2 болно, 1 болно тий. Зөв. Мэдрэмжээ бас илэрхийлэх нь л чухал байна тий. Ямар мэдрэмж өгч байгаа гэдгийг илэрхийлэх нь чухал байна. За тэгээд хэрэгцээ шаардлага мэдрэх нь чухал байна. Хэрэгцээ шаардлага мэдхгүй байх юм бол мэдүүлэх буюу одоо ирээдүйд ямар сөрөг үр дагавар учирч болох юм бэ гэдэг талын бас нэгэндээ бас хэлж болох нь тийм ээ. Наа чинь хэвээ ингэж явах бол ийм байж болно шүү дээ. Тэрнээс тэгтээ өмнө сэргийлж болох байхгүй. Тийм учраас соёл маа ингэмээр байна ч гэдэг юм тийм. Тэгж яс ярилцах нь чухал байна тийм. За тэгвэл дараагийн асуулт. Хайрын хэл гэдэг залуучуудад нэлээд модон дараад байгаа. Одоо манай сургууль дээр ч гэсэн ингээд байнгын ингээд ивент дээр болно. Тэн дээр ингээд хайрын хэл аншилж байна гэж тэнгуучээс хөөс оюутан шуурд өгөхгүй. Өө би бүглий гэж байнгын өөрийнхөө хайрын хэлийг ингээд хардаг. За тэгээд хайрын хэл ер нь хосын харилцаанд тийм чухал ойлголт байдаг уу? Хэр чухал вэ? Ер нь мэдээж чухал байлгүй. Хайрын хэл ямар хэдийн хэл гэдэг вэ? За үндсэн 5 хэл гэж байна. Тийм. За танай сургууль дээр ч авд юм биш чи маань хэлээд өгөөч. Тийм. За миний санаж байгаагаар бол юу байгаа? Үг буюу үгээр хайраа үгээр дамжуулж илэрхийлдэг хүмүүс байдаг. За чи надад их чухал шүү. За чамдаа хайртай шүү гэдэг юм уу те. Сайшаал урамшуул дээр нэлийн тулгуурлдаг. За ийм хүмүүс ер нь бол уран үг, сайхан үг нэлийн нэгэндээ зориулж идэг ийм үг бас сонсох нэлийн дуртай гэж. За дараагийнх нь болохоор хамтдаа өнгөрүүлэх тэр хугацаа чухал. Хамт байх гэдэг чухал байдаг. Анхаарал, халамж, тийм ээ. Утга учиртай цагийг хамт өнгөрүүлэх нь нэлээд чухал байдаг. За хамтдаа цогтой тоглох гэдэг юм уу, хамтдаа аялалд явах гэдэг. Ерөөдөө цаг гаргах нь хайр гэж ихэд байна. За гурав дахь нь болохоор бэлэг буюу одоо анхаарал чинь гэсэн одоо жижиг зүйлс нь л юм үнцэнтэй гэсэн үг. Бэлэг тэнцүү хайр халамж хайрын тохиолж гэдэг. Тэгэж ойлгодог. За энэ нь болохоор бэлэг гэдэг нь яг шууд утгаараа ингэж биеттэй бэлэг гэсэн үг шүү дээ, тийм ээ. За дөрөвдүгээр болохоор ийм байна. Үйлдэлээр илэрхийлэх хайр гэж байгаа. За хэлсэн биш хийсэн илүү хайрыг мэдүүлнэ гэж. Хэлэх нь чухал биш ээ. Юм үйлдэл хийсэн илүү хайртай гэсэн үг гэдэг. Тэрэнд үгээр биш одоо үйлдэлээр хайрын үндэснийг мэдэрдэг гэсэн үг. За тавдугаар болохоор ийм хүмүүс биеийн мэдрэмж одоо physical touch харилцах тийм ээ хүрэлцгийг одоо биеийн дулаан одоо тэврэх гарт нь хүрэх гэдэг юм уу тий хажууд нь суу гэх мэтлээ одоо за иймэрхүү ерөөхдөө 5 төрөлтэй гэж ерөөдөө үзчихсэн хайрын тав. За жишээ чи ямар хайрын хэлтэй юм бэ? Би бол яг үндэ тийм иймэрхүү тестүүдийг итгэдэг. За нэг ингээд хаяа судлаад үзсэн чинь Gary Chapman гэдэг хүн анх танилцуулсан гэж ирэхэд гарч ирж байгаа юм л та. Энийг яг ч хичээл энэ төр дээр бол үздэг л дээ. Зөв мэдгүй ягаад ч юм ингээд залуучуудын дунд зүгээр одолцсон тренд болцсон л ойлголттой. Яг энийг ингээд хайрын үндсэн 5 хэлгээ судалж байхдаа би мэдж байгаа. Gary Chapman гэдэг хүн зохиосон байна love language гэдэг. Яг би бол тухайд бүгэлж байхад 2 удаа яг тестийг өгчээсэн. 2 өөр үр дүн гарч ирсэн л да. Эхнийх дээр нь яг 5 хэл тавуулаа ингээд тэнцүү оноотой гарч ирсэн. Сонирхолтой. За нөгөөх нь болохоор ингээд үйлдэлээр илэрхийлэх болон physical touch гэдэг. Одоо биеийн хүрэлцээ
чухал гэж. Тийм тэгэж бол гарч ирсэн. 2 удаа тест хийж байна. Тийм. Тэгээ миний хувьд гэхдээ өөрийн бас ерөөдөө субъектив үнэлгээ хэлэх юм бол ер нь бол physical touch нэлээд чухал гэж боддог тийм. Миний хувьд л. Тийм ерөнхийдөө бол яг хөө дэлхийн нийтэд хайрын 5 хэл монголчууд ялангуяа бас хайрын 5 хэл гэж ярьж байгаа бол зарим онлууд дээр бас ондоо байдаг тийм. Жишээ нь одоо эрэг сэтгэл заслал дээр бол 12-оос дээш гэх юм уу тийм. Тэгэхээр бид нар бол ерөнхий 5-аар ярьж байгаа. Энэ арай бас нөгөө хүнд ойлгоход арай ойр гэсэн. Зөв. Одоо хосуудаас ингэж ярьдаг болоод нөгөө хүний маань хамтрагчийн маань хосон хэл надтай тохирохгүй байна гэдэг. Энэ үүнээс л болж асуудал үүсээд байгаа юм шиг ойлгож байгаа хосууд байна. Тийм, ер нь тийм бас тэр үнэн гэсэн үг. Ягаад тэгэхээр бид нар бүгдөө л өөр айлт хүмүүжид өсөж байгаа тий. Өглөө босоход л нөгөө нэг ингээл бүх хоолнд бэлэн. За миний охин миний хүү босоод хоолоо идэрэ гэдэг чинь ингээл нөгөө халамж тий. Намайг их хүн байгаа гэдэг мэдрэмж байхад бас өөр тэр чинь тийм л хайрын хэлтэй болж өсөж байгаа байхгүй тий. Тухайн үед нөгөө хос биш байж болно ш. Зөв. Ерөөсөө л эцэст ингээл ярилцгал болж таарчин тий. Өөрийн хайрыг хэлэх гэдэг зүйлээ мэддэг бол ядаж тэрийг хэлээд. Тийм. Нөгөө талаараа хосынхоо хайрын хэлээр ярьж сурна гэсэн. Өөрийнхөө биш өөрийнхөө хайрын хэлийг хостой тодорхой хэлнэ. Би те магтуулвал одоо ирчүүд маань те юм урмаар тэтгдэг хүрлцгүй мэдрэмж өндөртэй шүү дээ. За тэнгууд тэрийгэ хэлнэ. Тэнгууд эмгтэй маань за одоо ялангуяа охтуудтай аавууд ээжүүд те яг хүн нэртэй ч бас ээжүүд гэдэг л те. Гэхдээ бэлэг өгөх хайрын хэл арай өндөртэй гэж шүү. За манай 2 охинтой болохоор би охтуудаа баярлуулъя. Тэнгууд л тэр охин ямар хайрын хэлтэй болж байгаа юм гэхээр бэлэг авахаараа би үн цэнтэй юм байна гэж мэдэрдэг ч юм уу те. Тэнгууд л нөгөө эрэгтэй маань эмэгтэй маань одоо нөгөө хосна яг ямар хүн байхыг мэдэхгүй байна те үсээ. Гэтэ тэрийг авахгүй болохоор тэнд нэг үн цэнгүй ч юм уу те. Тэгэхээр за хайрт нь ханин те ийм хайрын хэлтэй шүү. Чи маань нэг хаяа ингэхгүй бол би тэнд ингээ хайраа мэдэрдэггүй шүү ч юм уу ингээд тодорхой ярилцаад тэгэхгүй нөгөө ингээ дотроо гомдоод намайг хайрлахгүй байна. Би үн цэнгүй байна гэд нөгөө хайрын хэл ондоогоосоо болоод ингээд хайраа хүртэж хүлээж авах мэдрэхгүй байгаа. Зөв. Түрүүнээс хойш нөгөө хайрын хэл гэдэг нэрээ яриад байсан чи хайрын хэл нэрээ яг хүнд яг яаж анх үүсдэг бол гээд сая таны ярьсныг сонсоход бол хүн багтаа яаж хайрыг мэдэрснээс ерөөхдөө ойлголт авч шалтгаалдаг гэж хэлсэн. Зөв би зөв ярьсан. Ерөнхийдөө суур бас тэнд тавина. Зөв. Түрүүнээс хойш яриад байсан нэрээ гинт сая асуулт байна. Тэр чинь хаанаас яаж үүсвэ гэдэг. Тийм бас нөгөө давхар нөгөө гэр бүлийн бас соёл болоо явчихад байгаа. Тэгээд тэрийг нэхэд нөгөө эндөөцөө хувцс маань хаана байна гэдэг чинь бас өөрийнхөө хэлээр яриад байгаа арга нь гэх юм уу? За тэгвэл одоо ингээ хосын харилцаа гэж түрүүнээс хойш яриад байдаг. Хосын харилцаа гэж өөрөө яг юу вэ? Таны хувьд? За хоёр хүн бие биендээ татагдаад сэтгэл зүгээрээ татагдж штэ. Тэгээд хоёр өөр ертөнц одоо бие биенийг ойлгоод хайрлаа, насаараа цуг бай гэдгээр үүсдэг эхэлж. За дотор нь бол мэдээж олон юм орно л доо тий. Итгэлцэл, хүндлэл, халамж гэл. Тэгэхээр хосын харилцаанд хамгийн түгээмэл байдаг хэрэгцээнүүд юу байдаг бол одоо хэрэгцээний талаас нь ярил хэрэгцээгээ хаах гэж хэрэгцээ гэж ярих юм бол сэтгэл зүйн аюулгүй байдал саяны юу ярьсан хайр тэгэлгүй яг найдвартай байдал тийм намайг хүн байгаа шүү те аюулгүй мэдрэмжээ итгэл даах ус гэдэг нь нөгөө түрүүний хэлсэн те хосынхоо харилцаан дээр ингээд ямар нэгэн дүргүй үнэнгээрээ орвол зүгээр байдаг. Монгол хосуудын онцлог нь юу гэдэг юм бол хвчлэн ямар хэрэгцээнд суурилт юм бол хосын харилцаанд за ирчүүдийн маань хувьд бол нөгөө хүндлэлийг илүү тий эмэгтэйчүүд маань болохоор аюулгүй хүн намайг хүн байгаа гэдэг мэдрэмж аюулгүй байдал. Гэхдээ энэ эмэгтэйчүүд дагамгаа хувь нь арай илүү ирчүүдэд маань мэдээж намайг хүн гэж мэдрэмж байлгүй яг хөө. Гэхдээ хүндлэл нь арай илүү
байр суурьтай байх жишээ нь ажиглагдаад байгаа юм. Одоо бүх ирчүүд одоо тийм гэсэн үг шүү дээ. Бас тийм биш тийм нөгөө эн чинь нөгөө нэг дийлэнх гэж юм гэж байхгүй тийм ээ. За дараагийн сэдв болохоор үүрэг хариуцлагын талаар одоо санхүү гэр бүлийн зохион байгуулалт буюу гэр бүлийн гендрийн үүргийн талаар хэлсэн. За гэрийн ажил санхүү шийдвэр гаргалт дээр шудраг бус байдал мэдэрсэн тохиолдол одоо түүний хэрхэн яаж шийдвэрлэх ёстой вэ? За нөгөө гэр бүлийн тийм ээ айлгалтын зураг. Тийм. Гэр бүлийн соёлын ялгаа. Тийм. Одоо энэ дээр ингэж байгаа юм. Одоо гендрийн ялгаа гэхээр эмэгтэй хүн тий ар гэрээ одоо болгоно гэдэг нь одоо гэрээ цэвэрлэн хүүхдүүдэд харна хоол ундаа хийн тэнгүүд л эрэгтэй хүн болохоор одоо ингэж аа би одоо энэ бол яг нөгөө нийтлэг байдаг жишээ л дээ нөгөө та нарыг тижээж байгаа эзтэй мөнгө олж ирж байгаа эзтэй гэдэг ч юм уу. Гэтэл одоо эмэгтэйчүүд маань арай илүү ачаал аваад ийнү да гэдэг бас анзаарэгдэг. Гэхдээ бас бүгд үг гэвэл үгүй л дээ. За дээр үедээ бол яг тэ нөгөө ирчүүд маань хан гөрөө хийдэг те байсан. Гэхдээ одоо ч бас орчин үе болоод арай ондоо болсон байж тээ. Тэгэхээр бас хаяа хандаа ижилдээ туслаад өгвөл зүгээр юм шиг байгаа юм. Нүсэл үнэ шийдэх гарц гаргалаа нь юу болж та ялцгаа. Тийм тэгэхээр нөгөө үүрэг хариуцлагынхаа талаас одоо эмэгтэй хүнд одоо эхнэрийнх нь үүднэс гэсэн үг тий яавал болохоор байна. Тэ одоо чи орж ирэл ингээл одоо ийм кейсүүд бол айгүйх байдаг. Үйлчлүүлэгч нар орж ирэхээр нөхөр юу ч хийдэггүй тий. Тэгэл орж ирэл буудан дээрээ суучдаг. Тэгэл тэг ингээл тий энэ ч ингэсэн мэн тэрч тэгсэнгүүгээл чи өдөржингөө гэр зүгээр сууж ээж гэж загнадагч гэдэг юм уу. За тэгээ дээрэс нь нөгөө гэрт хүүхдээ хараад суудсан эмэгтэйд маань одоо их мэдл нь бага ирдэгч гэдэг юм уу те эрэг одоо ихтэй маань айлын ноён нуруу гэдэг үүднээсээ шийдвэрийг өөрөө гаргадаг те одоо хүүхдээ зүгээр нэг ном авч өгтөө ч юм уу утсын солихтой ч юм уу хэлэхгүй авч их нэртэйгээ зөвлөлдөхгүйгээр аваад өгч. Тэгэхээр ихнэр тухайн үедээ юм хэлэхгүйсэндээ дотроо би тэгээд хин юм байхгүй тийм үү. Энэ ч хосын амьдралыг бий болгож шүү. Тэгэхэд тэнд нэг хүн арай илүү их мэдлэлтэй байгаад ахаар тэр хүнд ч гэсэндээ өөрөө нийгэмд гараад ажиллаад өөрийгөө тэжих хэрэгцээ байгаа. Тэр гэр бүлд ирээдүйнхаа төлөө үр хүүхдээ өсгөөд гэр бүлдээ маш том хөрөнгө оруулж байгаа иймэрхүү хандлагууд байдаг. Эндээс бас зөрчил үүсгэлтэй. Тэгээд энэ маань ингэж хадгалагдаж явсаар агаад чи ямар намайг хүн гэж боддог шүү гэдэг ч юм уу. Тэгэхээр нөгөө хосууд маань аль болохоор хүүдээ охиндоо нэг үзэг авч өгөхөр байсансандаа хантайгаа ярьдаг. Чи минь чухал шүү. Чи минь ирэх юм шүү гэдэг нэг тэг нандан торгон мэдрэмжийг хөгжүүл тэгээ болчихж байгаа. Гэтэл нөгөө тэгдэггүй. Чи одоо баг гэдэг бас үнцэг байна. Манайханд нийтлэг ажиглагдаад байгаа. Тийм над ч гэсэн яг тэгж санагддаг. Эрэгтэйчүүд бол ялангуяа тухайн гэр бүлд ингээд өөрийн байр суурь үнцэнтэй гэдгээ мэдрэхэд нэлээд сэтгэл ханамж авдаг юм шиг надад санагддаг. Одоо чи байхгүй бол болохгүй шүү гэсэн тийм мэдрэмж авахад л эрэгтэй хүн ер нь бол болчдөг юм шиг санагддаг. Тийм тэгэлгүй яг хөө. Гэхдээ тэрийг нөгөө бас эхнэр нь зөв өгмөр байгаа байхгүй тийм. За чи минь бол одоо манай гэрийн ноён нуруу юм а тэр хийсэн үйлдэл дээр нь тийм. Гэтэл нөгөө талаараа тэнд ингээд эмгтэйхээ бас жоохон мэдрэмжэнд нь жоохон юм үл хүндэтгсэн байдал ажиглагдаж байгаа гэх юм уу. Эндээс зөрчил үүснэ. Нэг удаадаа бол хэлэхгүй. Одоо яагаад тэгэхээр монголчуудын маань онцлог нөгөө дотроо гомддог гэдэг шиг тэрийг илэрхийлэхгүй. Тэнгүүл энэ ингээд автагдаад тэгэхээр чи намайг хүндэлдэггүй зүтэй. Чи намайг үнэлдэггүй зүтэй гэдэг чинь. Ерөөсөө л хос ярилцаа гэдэг бол нэг нь нэгийг хараасгүй хөш тийм ээ. Дундаа л уулзах хэрэгсэл асуудал тийм ээ. За тэгвэл дараагийн сэдв болохоор маргаан байна. Маргаан зөрчил. Зөрчил маргаан бол ямар ч асуудал ерөөдөө байна тийм ээ. Байх ёстой. Зөрчил маргааны бас эерэг хардаг юм санаа нь болохоор зөрчил маргаан байж гэж дараагийн шатанд хүрдэг. Илүү шинжилж одоо тийм ээ хөгж дэвшдэг гэж үздэг. За тийм болохоор ямар ч асуудал ерөөдөө зөрчил маргаан байна. Гэхдээ эрүүл зөрчил маргаан болон эрүүл бус зөрчил маргаан гэж байх уу? Байлгүй яах вэ? Одоо маргаан зөрчил буруу юу гэвэл бас үгүй.
одоо жишээлх юм бол хадгалагдсан зүйлээ тэнд илэрхийлж जैन тий. Гэхдээ зарим хосууд ингэж байгаа. Би уйлахаар нь л айгаад дуугаа болсон. Нэг бол түүний дуу нь ингэж чангараад ирэхээр айгаад гэдэг ч юм уу тий. Илэрхийлэхэ болчдөг. Тэгэхээр түүний дуу чангарч л тэр дуустал нь түүнийг сонсчих гэсэн. Тий бүтэн илэрхийлж. Тэр нэг уурлаадчлах нэг юм илэрхийлэх гээд байгаа байхгүй юу? Магадгүй тэр бүсгүй маансандаа уйлж ивэл нэг юм илэрхийлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр за би болиё гэж болчдөг. Гэхээр оронд тэр хүн маань юу илэрхийлэх гээд байгаа? Уйлаад ийн гэдэг чинь тэрний хойдолд нэг сэтгэл хөдлөл мэдрэмж яваад байна тий. Гомдол юм уу, дургуутсал юм уу түүнийг юм сонсчих. Тэгэхээр миний зүгээс юм байсан байхгүй юу гэдгээр илэрхийлвэл. Тийм. Тэгэхээр нөгөө муу юу гэвэл сайн тал нь юм. Ингэх гээдсэн юм шүү дээ. Муу тал нь юу юм гэхээр хаалгаас аваагараа явчихдаг ч юм уу тий. Нөгөө шийдлэхгүй, гаргалгаагүй. Нэг бол би бинийгаа юм хорон муугаар утдаг ч юм уу тий. Доромжилдог ч юм уу. Тийм. Надад бол ямар ч логикгүй, ямар ч хэрэггүй тийм маргаан байдаг байхгүй юу? Хасуу тийм ажиж. Нэгнийхээ ах トゥ хамаатай саднаар орох. Танайхан тийм бидтэй, манайхан тийм бидтэй гэд дэрийг би хараад үнэхээр гайхдаг ингээд. Одоо үнэхээр тесэрч гарч байгаа л одоо ингэж гарч байгаа юм багтаа л гэж боддог. Ямар ч хэрэггүй. Яны доо миний хувьд бол эрүүл бус маргаан гэж би боддог. Нэгнийхээс ах トゥ руу ороод чи тийм, танайх тийм, манайх тийм гэд энийх сонирхол санагддаг юм монголчууд. Энэ нөгөө нэг хил хязгаараа тавьж өгөхгүй байгаа гэх юм уу? Одоо жишээ нь ингээд эрэгтэй эмэгтэйгээ хоёр хүн сууж байгаа байхгүй тий гэрэлж ш. Гэтэл нөгөө аав ч юм уу ээж ч юм уу хамаатан садан ч юм уу ингээ оролцоод одоо хідэн хүний гэр бүл юм бэ гэмээр бас тийм хос харилцаа байдаг. Тэгэхээр нөгөө энэ ганцхан тий одоо батагийнх цэцгэгийнх бол энэ хоёр хүнийх юм аа. За аав ээжийг энээс цаашаа оруулахгүй. Тэгээ асуудлаа хоёлаа өөрсдөө шийжээ. Тэгээ аав руугаа ээж рүүгээ битгий гүгээд байгаа чи. Одоо энэ чи их хоёрын амьдрал юм аа. Тэ? Аав ээж бол мэдээж ах минь настай хүмүүсийг хүндлэлгүй яах вэ? Үгийн сонслохгүй яах вэ? Гэхдээ үнэхээр хоёлаа шийдлээ олж чадахгүй мэрэгжлийн хүнд хандъя гэдэг үнцэг багхгүй. Нөгөө талаараа бас юу вэ гэхээр биднэрт академик мэдлэгийг хүн болгонд олгодог дэлхийд дахина. Тэ? За боловсралтай болох хэвээр бакалаврын мэдлэгтэй, магистрийн мэдлэгтэй ядаад гараад бид нэр жолоонд суучж जैन тэ. Гэтэл биднэрт хинд маанч тэ ер нь дийлэнхт маань хосын харилцаанд ингэдэй шүү. Аав ээж болохоор ингэдэй шүү. Хостойгоо ингэж харилцдээ шүү. Маргаан болоход ингэж давж гардээ шүү гэдэг юм багхгүй. Бид нэр зүгээр ингээл тэ одоо ингээл яг мэдээж хилдэг бас гэр бүлүүд байгаа. Гэхдээ тэд нар цөөхөд ороод дийлэнх нь бол өстой бор зүрхээрээ тий өөрөө сураал унаал босоол алдаал үзэл туршлагажаал яваад ин гэх юм уу. Тэгэхээр үнэхээр нөгөө хосын харилцаанд асуудал байвал тий аав ээж гэж гүйж очихоосоо өмнө үнэхээр болохгүй мэрэгжлийн хүнд хандаач та аав ээжтэй найз нөхдөд ах トゥ дэ ярихдаа өөрийгөө өмөрж ярьж байгаа байхгүй. Гэтэл нөгөө хосын зүгээс юу ярихыг мэдэхгүй тий. Тэгэхээр хин ч хэнийг юм шүүх хэрэггүй. Хосын харилцаа гэдэг бол би биенийхээ дээр гарах гэсэн ноён оргил байхгүй. Би биенийгаа ойлголцъя, хайрлая, халамжлая. Насаараа нэгэн гэртээ тостой тоогонд гошуу холбож, тоонт гэрт толгой холбоё гэдэг нэг монгол ардын үг байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь анханасаа одоо бата цэцгийн маань сууж байгаа бол хил хязгаараа тавиа. Аав ээжтэйгээ бол зөвхөн аав ээжийнхээ харилцаанд ор хосынхоо харилцааг зөвхөн гэртээ хоёр биендээ л зохицуулъя. Үнэхээр шийдлээ олж чадахгүй бол та мэрэгжлийн хүн дээр очиол гэж зөвлөмөр. Эцэг их гэснээс нэрээ тэрний талаар дэлгэрүүлж ярилцъя гэж бодлоо л да. Одоо монголчууд бол бас нэг онцлог гэх юм уу да. Нэлийн одоо Азийн соёл юм уу да. Бараг ингээд эцэг их ингээд хамаатан садны холбоо нэлээд сайтай. За тэгээд энийг бас нэршил энтрийн Kangaroo tribe энтрийг нэрлэдэг юм байлээ. Тэгээд одоо энийг зөв ихээр хадминд амьдрах гэж яриад байгаа. Тий, хадминд амьдрах. Одоо аав ээжтэйгээ цуг амьдрах. Босоод нэг одоо нэг газар хоёроос дээш ирэхэд гэр бүл байгаад байна гэсэн үг шүү дээ. За энэ эцэг эхийн харилцаа ер нь хосын харилцаанд ер нь хэрэг нөлөөлдөг бол одоо орох нь.
нөлөөлөхгүй явахдаа одоо аав ээжээ хосын харилцаа ч л одоо шинэ хосын харилцаан дээр арай залуулаг загвар явагдаад. Одоо тэгэхээр энийг шийдэх арга нь одоо яаж шийдэж болох вэ? Монголд одоо бас хэцүүлтэй ингээ аав ээжээс одоо холбоо тасрна гэх юм ч тааш. Сэтгэл зүйн холбоо тасрна тавьчулах зүгээр анхнаасаа гэсэн үг тийм. Энэ асуудлаа хоёлаа өөрөө зохицуулъя. Энэ нэг ингэя. За үнэхээр энэ чи хоёрын шийдэл болохгүй аав ээжийн тусламж бас хэрэгтэй болох үе орж ирж болно шүү дээ. За магадгүй ээжээр танаа ээжээр ч юм уу манай ээжээр ч юм уу хүүхдээ харуулах болж болно шүү дээ тийм. Тэгэхэд ээжийн зарим юм хэлэхэд нөгөө мэдээж ах өөр хүүхдээ л санаа зовж хэлж байгаа л илгүй тийм. Тэрийг гэхдээ шаардлагагүй болвол нөгөө нэг чихэрээ оруулаад нөгөө чихэрээ гаргаад хостой ирж хэлээ тэнгуэл өө манай ээж чамаа тэгжүүлээ гэхээр нөгөөх маань нөгөө гомддог ч юм уу тэгэхгүй за одоо миний ч хувьд хайртай хүн нь эмэгтэй миний ч хувьд нөгөө бас тий хайртай хүн нь юм чи за би энийг ингээ оруулаа гаргах чи та анхнаасаа бас аав ээжтэй тавьчих зүгээр гэдэг гэсэн. Би тусламж хүсээгүй болвол би асуугаагүй болвол та ингээд бити юм яриараа тий үнэхээр шаардлагатай хэлэх юм байвал эхлээд надаа хэлцээрээч гэдэг юм уу тий. Нэг талаараа бас нэгнийхээ эцэг эхийг хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг. Одоо нөгөө хүний хамтрагчийнхаа эцэг эхийг хүртэл яг өөрийн эцэг их юм шиг тийм ээ хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг. За чиний хар тэр нь яг юу хэлж байгаа гэсэн үг вэ? Яг би нөгөө хошин шог кино интерес юм хард юм л та ингээд тэн дээр гарахтаа ингээд эхнэрээсээ нууж аав ээжтэй мөнгө өгөөд цалингаа авангуутлал ингээд шууд за тийм эцэг ихтэй өгнө за энд эхнэртэй мэдгэж болохгүй гэх нөгөөг нь олж мэдэн гутлаа шүү барьцаад чи эцэгтэй яасан хөвчөө хүлээн зөвшөөрөхгүй гэхин цаашаа ер нь нөгөө анханасаа ил байвал зүгээр гэсэн юм тодорхой. Тэгээ эндээс нэг л удаа зөвхөн тий одоо 1 сая төгрөг 10 сая төгрөг 10,000 төгрөг 1000 төгрөг нь хамаагүй өгцнийг мэдхээрээ тэнд гомдол төрж байгаа юм. Тий итгэл алдал өгсөн гэдэгт нь биш нуусанд нь. Тий. Тэгэхээр нөгөө би биэндээ ийм дүргүүгээр баггүйгээр ил байгаа ч гэдэг юм аахгүй. Тэнгүүл эн чинь магадгүй олон жил яваад ирцэн харилцаан дээр тэ хойно мэдээд хууртагдсан юм шиг мэдрэмжтэй орж ирээд байгаа. Бас ярьдаг усуд байна л да тий. Би энэ хүний ч одоо хань ижил гэж байгаа үстэй. Гэтэл ингээд надаас нуугаад дүүдээ тэгсэн байна, аавдаа тэгсэн байна, ээждээ тэгсэн байна. Тэгэхээр нөгөө талд өгөхөр бас нөгөө талд өгөх юм гардаг л да. Тэгэхээр нөгөө харилцан нөгөө зөв ярилцсан гэсэн. За ингээ. Үнэхээр юм бас тусалж чадхаар байна уу, чадахгүй байна уу? Тэнгүүд л чи өөрийнхөө дүүгэл гэдэг, чи манай дүүг гэдэггүй ч юм уу те ингээл барьцах сэтгэлгээ ч юм уу явдаг. Тэгэхээр яг хинийхэн дүү тусламж хэрэгтэй байгаа юм бай те. Энэ үед яах юм бэ гэдэг юм. Ил тод байвал хосын харилцаан дээр их зүгээр идэв. Тэнд нөгөө хууртагдсан те нуугдсан, итгэл алдсан гэдэг юм муухай мэдрэмжүүдийг авахгүй. Эсвэл харилцан тохиролцоо шийдэлд хүрэх хэрэгтэй. Тийм, хамтдаа шийдэлд хүрээд өнөөдөр үнэхээр одоо жишээ нь тэр дүүд ганц хэрэг бал хэрэгтэй болж болно тий. Одоо бал штэ. Магадгүй тэр 5,000 төгрөгийн үнэтэй 2,000 үнэтэй балж исэн байл. Тэгэхэд ихнэр уучлаарай боломжгүй байна гэх юм бол за уучлаарай ахгүй тий. Тийм тэгэхээр нөгөө би биенийхээ бас хүндлэлийг тий ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо ганцаараа шийддэг хүний харилцаа биш юм аа. Хосын харилцаа гэдэг чинь би биентэйгээ хосороо гэдэг үггүй шүү дээ. Ижил хосороо тэнцүү гэдэг. Тэгэхээр аль болохоор хүүхдээ ганц ширхэг одоо бал ганц ширхэг одоо үзэмж байх тий. Ингээд харилцан ярилцвал нэрээ тий тийштэй би чинь нэрээ гэдэг мэдрэмжээс авмаар ш. Түрүү харин нөгөө асууж байгаад мартцсан байна. Нөгөө уйлах гэдэг дээр нөгөө уйлаад цааш явчихдаг гэдэг. Одоо энэ дээр нөгөө ойлголт манипуляц гэдэг юм харж ирчээ. Уйлаа цаашаа явчих гэдэг нь юу гэсэн үг вэ? Нөгөө шийдэл төрөхгүй. Ингээд уйлаад ингэж юм уу ингээд нүрэ болчихсон ярьчих гэдэг юм уу тий. Одоо энэ дээр манипуляц гэдэг юм яригдчих эхэлж байгаа. Манипуляц гэж юу вэ? Хосын харилцаанд яаж нөлөөлдөг вэ? Манипуляц гэдэг чинь ерөөдөө сөрөг зүйл гэж одоо ойлгоод байгаа шүү дээ. Нөгөө хүнийхээ одоо мэдрэмжийн одоо тоохгүйгээр одоо өөрт ашигтай зүйлсийг хийлгэх. Алсуур хийлгэх тийм ээ. Тийм үйлдэл гэж ерөөдөө болж тагаад байгаа. Тэгээд
Уйлах гэдэг нь ч яг үндэ өөрөө бас манипуляцийн нэг төрөл болж тарах гэдэг байхгүй тэгэхээр уйлаад Тийм, айлгаад гэхдээ- байгаа юм биш үү? Тийм. Тэгэхээр нэг Яг- бол дийлэх гээд байгаа юм тийм биш гэхдээ үү? зоригтойгоор бас яг хийж гинүү үгүй гэдэг нь Тэгэхээр санаатай нөгөө янз янз тэнд чин сэтгэлээ гаргаад үйлж иж болно шүү дээ. Гомдоод байхгүй. Давхгаа дийлгээд тэгээ энэ ингээр лайчдیں۔ Гэдгээсээ ч бол давхар бас нөгөө гайслайтингийн арга бас орж ирдэг. Мгм. Осууд тэр маш их. Үгүй чийл болохгүй байгаа юм шүү гэдэг мэдрэмж. Тэгэхээр энэ дээр нөгөө чин сэтгэл юм уу? Яг аль нь гэдгийг одоо нөгөө яг мэрэгжлийн хүн л хэлж өгөх гээд юм гэсэн. Одоо жишээлх юм бол уйлаа гэд яг манипуляц гэвэл бас үгүй тийм чин сэтгэл гомдол тайлгж яахыг үүсэхгүй тийм. Зөв. За дараагийн асуулт маань болохоор ялгаатай зан чанартай сонирхол өөр хүмүүс нэг нэгэндээ татагддаг гэж үнэн үү гэж. Тийм байдаг. Мгм. Тийм алстай болохоор яадаг вэ гэхээр нөгөө үнд зүйл, зориг алсын хараа ондоо болохоор жоохон асуудалтай байдаг. Мгм. Тэгэхээр ерөнхийдөө хосууд маань удсан шинэ хосууд ч юу гэж хэлмээр юм. Тэгэхээр ер нь нэг бие биендээ ийм 5-аас 10 өөрийнхөө ирээдүйн зорилгыг үнд зүйлийг бичээд өөрсдийнхөөгөө холбоод өгүүлэх зүгээр. Тийм удаан харилцаа удаа үргэлжлэх нь шүү дээ. Тэнгүүд л нөгөө зориг ондоо тус тусдаа өөр сонирхол хоббитой өсвч хаандаа нөгөө салчих гад идэг гэх юм уу өөрийнхөө. Тэгэхээр өөрсдийнхөө тус тусынхаа ямар зоригтой ямар үнцэтэй үнэт зүйлтэй гэдгийг бас бичээд хуваалцах нь зүйтэй байх Тийм. юм тийм. Гэхдээ бүгд бас салдаг үг гэвэл үгүй Тийм. тийм. Тэгэхээр нөгөө яг хуу дийлэнх нь бас тэгэхэд идэм аа. Тэгэхээр хосороо явдаг зөвлөгөө сургалтын дээрээ би юу гэж зөвлөдөг вэ гэхээр ер нь хосууд маань зорилгоо нэг 3 зорилго дээр тогтцдог ч юм уу үнд зүйл дээр дор хаяж. Тэгэхээр ядаа зорилго галсын хараа нэг юм чинь. Тийм яг өөрсдийнх нь тус тустай хувийн зорилго үнд зүйл карьерийн хувьд бол хүндлээд түүний орон зайг үлдээгээд тэгтээ хосын гэр бүлийнхаа болохоор өөрсдийн зорилго ирээдүйнхээ хувьд болохоор нэг жанжин шугамн дээр хараад алхаад явуулах зүгээр идэг. Манай сонсогчид манаас ойлгож байгаа хөө. Туйлын абсолют юм гэж байхгүй тийм ээ. Сэтгэл судлалч гэсэн одоо маш болгоомжтой нэг авч үзсэн шүү дээ. Одоо туйлын одоо ийм хүн бол ийм л байдаг гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Багтаасаа байхгүй. Тийм бид нар ч одоо тэдэн хувийн ч юм уу магадaltaй тийм бас боломж байдаг. Нийтлэг тийм ойлголт байдаг ч юм уу. Тэгж л ярьдаг шүү дээ. За дараагийн асуулт нь болохоор амархан шийдэж болох үзэхэр нэ хосуудын байнгын ингээл харилцааг нь үгүй хийгээд байдаг. Тийм асуудал юу байдаг вэ? За янз янзын асуудал байна. За жишээлх юм бол нөгөө багасаа юмыг нууж хаагаад сурцсан усуд. Тэнгүүд л энэ нөгөө нэг тухайн хүнд ингээл энгийн байсаар байгаа дадал болсон тий. Тэнгүүд л хосын харилцаан дээр энэ дээр одоо энэ арга дээр болохоор эхний ээлжин зүгээр ингээ үнэнгээ хэлчмээр байгаа байхгүй би ингэсэн юм аа. Гэтэ би засяач гэх юм уу тий. Нөгөө жижиг худлаа явсаар агаад том асуудал үүснэ. Нэг удаа худлаа, 1000 удаа худлаа гэх шиг. Тийм яг зүгээр нэг жишээ шүү тий. Тийм тэгээд гих мэтчлэн асуудлууд байдаг. За зашиг шиг хилүүл ууралчин ч гэдэг юм уу тий. Тийм тэгэхээр нөгөө анханасаа ер нь нөгөө жижиг гэлтэхгүй айл болохоор ярилцаа тэгээ бас байн гомдлоо хилээд ахаар тэр нь энэ ядаргаатай юм гэдэг. Тэгэхээр бас жоохон хэм хэмжээтэй байхын тулд сардаа нэг удаа гомдлын өдөр гаргадаг ч юм уу тий. Тэгэхээр энэ маань ийм юмд гомдд юм биш гэдэг ч юм уу. Ялангуяа ирчүүд маань нөгөө логик сэтгэлгээтэй шүү дээ. Тэгээ эмэгтэйчүүд маань болохоор ийм зөнгийн мэдрэмжтэй байдаг болохоор мэдхгүй гэл миний хайр зүгээрээ гэхээр зүгээр гэл дуун өндөрсчээл тий. Тэгэхээр нөгөө тэнд нэг гомдол байгаад ийна л гэсэн. Тэгэхээр нэг ийм өдөртөө болчихвол зүгээр гэдэг юм. Их бас гоё санаа шүү дээ. Сарын нэг гомдлын өдөр гэнэ гэх юм бол яг тухайн саржингаа ч өмнөх хэдэн өдөр нэгээд тэр өдөр юу ярих вэ гэж бас бодох нь шүү дээ. Тийм тэрийгээ бас ингээд бичээд тэмдэглэчихвэл зүгээр. Тэгээд нэг нь гомдлоо хэлж яхад нөгөөх нь юу ч ярихгүй тий. Юу дугаа сонсно гэдэг. Тэгж сонсож явахдаа нэрээ энэ маань ийм зүйлд гомдоод идэм байж гэдэг юм уу тий. Тийм. Гоё ярга. За дараагийн асуулт нь болохоор харилцаагаа удаан хадгалж чаддаг хосуудын нууц нь ерөөдөө юу байдаг болоо? Тэгээ нууц нь бол одоо би бинийг ойлгож гин, хүндэлж гин тий.
ер нь нөгөө харилцаагаа усалж ийн гэх юм уу? Одоо хүмүүс маань хосын харилцаа гэдгийг сэтгэл хөдлөл те одоо хайр гэж бодоод идэг боловч хайр маань 3-аас 36 сарын дараа хайр байхгүй болж эхэлдэг гэж үздэг штэ тий. Тэгээ явандаа хүндлэл тэгээд харилцаа гэж байдаг. Тэгэхээр бид нар яг цэцэг тордож байгаа адил тий хосынхаа харилцааг тордох хэрэгтэй. Ядаад одоо түрүүний хэлсэнчлэн сартаа нэг удаа гомдлын өдөртөө 7 хоногтоо нэг удаа зөвхөн хоёулахнаа байдаг. За би бидээ цаг гаргаж ийн гэхээр цухтаа байгаад нэг нь зурагт үзээд нэг нь уцаа одоо оролдоод ч юм уу те энийг бол би биэндээ цаг гаргаж ийн гэхгүй. Яг цухтаа гараад болзоод те за чи минь ямар вэ гэж яг нөгөө өөрийнхөө хайрын хэлээр биш нөгөө хосынхоо хайрын хэлээр ярилцаж сураасай гэж хүсэж байна гэх юм уу? Түрүү нөгөө хайр алгуулдаг гэдэг нь яг тухайн хүний хайраас хүлээх тийм хүлээлт нь байхгүй болдог байх гэж ярьж байгаа тий. Туйлын нөгөө хайр гэсэн ойлголтыг нэг байхгүй болчихгүй гэвэл үгүй. За 3-аас 36 сарын хугацаанд яадаг вэ гэхээр одоо жишээлх юм бол ингэж одоо хүний тархинд хүний биеинд одоо ингээл маш олон гормон тий адреналин, окситоцин, серотонин ялгардаг гэж үздэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан эхний хайрын одоо яг оргил үед болохоор 70-аас 75% тухайн өдөр нөгөө шин дурлсан хүнээ боддгоо гэдэг тийм одоо судалгаа байдаг хөхгүй. Тэгэхээр эн чинь аандаа ингээд нөгөө багасаад ирдэг тий. За тэгээ тэнгууд л эн чинь нөгөө явандаа хүндлэл болно. Тэгэхээр энийгээ алдчихгүй тулд яах юм бэ тий. Тэнгууд л нөгөө хосууд маань дийлэнх хосууд маань яагаад юм гэхээр за би суугаал минийх болгоцсон юм чинь ингээ хайчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ харилцаагаа тордооч 10 жил, 15 жил, 20 жил, 50 жил амьдэрсэн ч тий шинэ юм шиг байлгаж болдог юм шүү. Гэх юм уу? За зөндөө гой зүйлсийн талаар ярилцлаа. Ирэх подкаст маань just дуусах төгсөж байна. За тэгээ сүүлийн асуултаа асууя. За сүүлийн асуулт болохоор таны хувьд хосын харилцаанд хамгийн үр дүнтэй байж болох 3 зөвлөгөөг хосуудад өгвөл юу байж болох вэ гэсэн асуулт. Та номер 1 би нэгээ сонсож сураас гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр зөвлөгөөнд ингээ хосороо орж ирэхээр хүмүүс ингээ өрөөт маань орж ирчээд нөгөө хэрэлдээд байдаг те. Тэгэхээр за чи дуугаа байж. За одоо чи ярих гэдэг ч юм уу те. Тэгэхээр хамгийн эхний ээлжинд нөгөө би бинээ сонсхийг зааж өгдөг гэх юм уу. Тэгэхээр хамгийн номер 1 би бинийгээ сонсооч. Яагаад энэ маань дуун өндөрсөд байгаа юм бэ? Яагаад энэ маань уйс юм болоо те. Тэгээ нэг юм илэрхийлэх гээл байгаа юм. Түүнийг нь ойлгочих. Сонсчоор ойлгоно да тий. Тэгэхээр гурав дахь нь нөгөө ярилцсан. Би энийг ингээ ойлгосон байхгүй юу? Намайг уучлаарай ч юм уу тий. Нэг бол энэ дээр ийм байсан байхгүй юу гэдэг. Харилцаа ойлголцол явагдах юм уу? Энэ гурав хэлмээр байна. Сонсож сурыг ойлгох гэж чий. Тэгээд ярилцъя. Хэлэхгүй яах вэ? Тэгээ ярилцахтаа бас их учиртай. Нөгөө дүгнэхгүй, шүүхгүй, буруудахгүй, хосоогоо зүгээр л байгаагаар нь л хүлээн зөвшөөрөх. За ингээ подкаст маань ерөөхдөө өндөрлөх болсон байна. За тэгээ манай подкастын нэг сонирхолтой уламжлал өгье. За тэр нь юу вэ гэхээр подкаст болгоны төгсгөлд зочин оролцогч маань за сонсож байгаа үзэгчдээсээ ямар нэгэн асуулт асуугаад дуусгадаг. За би асуух. Тийм асуулт сонсож байгаа үзэгчдээсээ. За тэр нь юу вэ гэхээр өнөөдрийн ярьсан сэдвтэй холбоотой байж болно. Эсвэл холбоогүй ч байж болно. Ямар ч асуулт байж болно гэсэн. Яг нь сонсож байгаа хүмүүс илүү актив те интерактив байхын тулд нэг тийм сонирхолтой юу. Тийм. За би ингэж асуумаар байна. Би танаас та хүнийг хайрлаж чадах уу? Та хүнийг хайрлаж мэдэх үү гэж асуухгүй. Харин та хайрыг хүлээж авч мэдэх үү гэж асуумаар байна. Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Та хайрыг хүлээж авч мэдэх үү? Шууд бодлого шаардсан шүү дээ. За ингээд та подкастын маань 7 дугаар дугаар инх өндөрлөж байна. За тэгээд өнөөдрийн дугаарт зочноор сэтгэл зүйч Халин агч маань их оролцлоо. За тэгээд хосын харилцааны талаар зөндөө сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа. За тэгээд дараагийн дугаараар эргээ уулзцгаая. За тэгээд өнөөдрийн подкастыг сонссон бүх сонсогч нартаа баярлалаа. За баярлалаа. Баяртай.